Флаг гаргахгүй гэвэл очно гинэ. Флаг гарнаа тэгэхээр бити очоорой. За сайн байцгаана уу? Toxic comment гэдэг одоо шинэ нэвтрүүлгийн хамгийн анхны зочин болж байгаадаа баяртай байна. Тэгээд бас энэ нэвтрүүлгийн бас ерөнхийдөө санаа надад бас таалагдж байгаа. Яг би өөрөө миний шинэ дуу янз бүрийн миний надтай холбоотой юмны доорх комментиг би өөрөө унших туртай ер нь байнга уншдаг. Тэгээд олон юм нуршлгүй эхлүүлцгээе. Одоо эхнийх бол line up comment гэж байна. Тэгэхээр энэ одоо миний тоглолтын Miss Ambit хоёрын энэ мөч тоглолтын line up дээрх комментууд бололтой. Сумын 100 жилийн шиг шааж шít гинэ. Энэ бол одоо нэг өнцгөөс нь харахаар магтаашигч байж болно, нэг өнцгөөс нь харахаар доромжлошигч байж болох юм байна. Гэхдээ яг би бол магтаалаар нь ахыг хүсэж байна. Ерөнхийдөө сумын 100 жилийн гэдэг чинь нийцгэр хийж байгаа шүү дээ. Одоо сум аймагуудын 100 жил үуч амар болоод байгаа ш. Тэрэн шиг хийж гинэ гэж байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө Miss Ambit хоёрын тоглолтоос сумын 100 жилийн ойны дайтай болж гин гэж бодож байгаа юм байна. Тэгэхээр баярлаа. Тэгтээ бит хоёрын тоглолтоо сумын 100 жилийн ойд бас илүү нийцгэр болно. За Wandebo Trishna Rookie гэдэг асуултанд тэмдгүүд тавьсан байна. Хаана байгаа? Эднэр оролцохгүй муу гэж ах шиг байна. Хэрвээ нэрсэн байхгүй байгаа артист байвал тэр оролцохгүй гэсэн үг шүү. Маш ойлгоход маш амархан. Дайна болттой хүн алгаа гинэ. Ерөнхийдөө сумын 100 жилийн ой шиг болж байгаа шүү дээ. Тим их лайн ап байгаа дунд нь олигтой хүн байхгүй байгаа бол одоо яа их ямар ч л байсан. Миний мэдэх бараг бүхэл Монголын маань рэпер ахын дүүс найзууд маань бүгд оролцож байгаа. Тэгээд өөр хэлэх үг алга да. Big G Descent 2 байхгүй юм уу? Байхгүй бол онцгүй штэ гинэ. Ерөнхийдөө бол бас энэ бол өөр өөрсдийн шалтгаантай байгаа бах. Big G бол бас өөрхөн тоглолтод болох ч байгаа учраас мэдээж оролцох боломжгүй байгаа. Descent бас ерөнхийдөө бас оролцох боломжгүй байгаа. Тийм учраас байхгүй байгаа. Гэхдээ энэ бол Miss Am Гинжин хоёрын тоглолт учраас онцгүй болно гэж бол байх боломжгүй. Гинжин Мистерэн байхгүй юм уу гинэ. Яваргүй жоок байла. Лага бас ч гээхгүй байгаамаа ах гинэ. Чи л одоо тэгэл найз байж байгаа гэдэм билгүү дээ. Бид нэр найз байгаа гээхгүй штэ бид нар чи лойчсон 10 жилийн турш лойчсон байж шүү дээ. Лойчсон. Флаг гаргахгүй гэвэл очно гинэ. Флаг гарнаа тэгэхээр бити очоорой. Энэ хоёрыг одоо бас бүгд л үзэх бахта гоё уран бүтээл байд юм уу суух штэ гинэ. Энэ ямар сонин коммент одоо энэ хоёрыг одоо бас бүгд үзэх байх та гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн бол бит хоёрыг одоо бүгд л үзэх байх гэж дотроо бодоод байна. Тэгсэн мөртлөө бас гоё уран бүтээл байд юм уу суух штэ гэдэг бит хоёрыг суг гэж бодоод идэг өөрөө. Тэгснээ бас бүгд үзэх байх та гэж бодоод идэг. Бит хоёрыг суг гэж бодож байгаа бол чи яагаад бит хоёрыг бүгд үзнэ гэж бодоод байгаа юм бэ? Тэгэхээр чи өөрөө яг нэг одоо үзэл бодол дээр тогтох хэрэгтэй байхгүй. Чи бит хоёрыг суг гэж бодож байгаа бол чи хинч үзэхгүй гэж бодох хэрэгтэй. Сүмэрлээ чи намайг суг гэж бодоод байгаа мөртлөө бүгд үзнэ гэж бодоод байгаа юм. Тэгэхээр чи намайг лаг гэж бодоод байгаа мó суг гэж бодоод байгаа мó тэрийг эхлээ зэгсэлэх хэрэгтэй шүү мэдөө. Гинжин жин хасаад гоё байсан байна гинэ. Баярлаа. Би дахиад нэг 5 хил хасчиж яг өөрөө жин дээр очино. Одоо бас ерөнхийдөө чадлаараа хасаал явж чинь. Тэгээд олон жил бас бүдүүнээрээ дуудууллаа. Одоо бас босон баха. Нэг хэсэг хамтрахгүй гэж зарлаад явахгүй болохоор нийлээ шаацсан уу гинэ. Нэг хэсэг хамтрахгүй гэж зарлаад явахгүй болохоор нийлээ шаацсан уу. Тэгсэн гэх юм хайшин. За энийг ингээл өнгөрөөч. Гоё шүү флаг гинэ. Гоё. Үс чинь хэцүү санагдлаа. Бусдаарч давгүй гинэ. Миний толгоон дээрх байгаа үс чамд яагаад хэцүү байгаад байгаа юм бэ? Энд чинь миний толгоон дээр байгаа штэ. Бусдаарч давгүй гинэ. Тэгээд яг хөтэ чи тэгээ өөрөө үсэл гоё эвтэйхэн байлгал болоо штэ. Би энэ ч нэ өөрөө болоо л штэ энэ үс. Тэгээ би энэ үстэй үсэн дээр дуртай штэ. Тэгэхээр цаана зовл төв. Хаанхын ямар алмас вэ? Чи дуулыг хийсэн ч дуу гэх юм байх биш чамд лалраа гинэ. Баян туруун гэсэн нэртэй. Яг нэг ийм хүмүүсээр монголчуудад дүүрчээд байгаа те бүр. Яг ийм хүмүүс юу Монгол яг хөгждгөөгийн шалтгаан гэдэг мэдхүү. Ийм хүмүүс яг өөртөө яг гадуур юу хийж явдаг мэдхүү. Годомжинд шээж шүлс баасаа хайж энэ тэнд хулгай зэлгий хийж хамгийн орк гудамжаар машин одоо энэ зам дээрх төгжрээнүүдийг яг ийм хүмүүс хийж байгаа шүү дээ. Баян турууна чамаас болж Монгол улс хөгжихгүй байгаа шүү. Чи энийг үзэж байгаа би чамд тэгж хэлмээр байна. Хайрын захиа хар сахи билүү тэр нэр нь гоё байсан юм аа гинэ. Яг хөө тэр бол хар сахи ба хайрын захидал гэдэг нэртэй байсан. Тэгээд тэр бол Miss Ambit хоёр одоо утгагүй гарч байгаа цомгийн маань нэр. Тэгээд анх бас цомогтойгоо адилхан нэрлэлсэн байж байгаад ерөнхийдөө за тоглолтоо өөр нэрээр нэрлэе.
цомгоос өөр нэрээр байлгая, тусдаа байлгая гэдэг үднээс ерөнхийдөө нэрийн салгаад энэ мөч болгосон байгаа. Хар сах ба хайрын захидал гэдэг цомог маань бол тэр нэртэй хിവэрэ утахгүй гарах болно. Тэгээ хүлээж агараа guys. Зүгээр төрөл хилээрээ шааж болдгүй мүү хамбоо гэж байна. Төрөл хилээрээ шааж байгаа штэ. Чи тэгээд ямар хэлээр сонсоод байгаа юм бэ? Төрөл хилээр л боро ороосоо гэж чи сонсоогүй юм. Үгүй яах вэ? Тэгэл өчнөө л яг төрөл хилээрээ ингээл зөвхөн монголоор дуулдаг өчнөө л хүмүүс байгаа штэ. Би заавал бас яг адилхан байж яах юм бэ? Би ингээл нэг жоохон арай өөр улс мосын үг мөг хэлж мэлээл ингээл өөр хөрөл хийчихэл та. Тэгэл таалдж байгаа нэг сонсоод таалагдахгүй бол бити сонсолт амар амархан штэ. Монголоор дөрөв орцуулган бараг рэпертэй штэ. Чамд сонсох амар их сонголт байгаа. Бити сонсноо. Энэ нэг чиг нь наалддгүй биз даа байна. Монголоос зайлаад гадаадд очиод гадаадаараа дуулаад явж болдгүй байхтаас та гадаад очиод монголоор шаагаад байх юм болов хаахаа гинэ. Яг түрүүний комментиг би бас энэ залууд хэлчихье. Тэг яг адилхан шүү. Хээхээ ёстой муу өглөх юм а Монголдо дуучин бидтэй зайлуул гинэ. Харин тийм би Монголдо дуучаан чи хаанахт юу юмтэй өөрийгөө нэг танилцуулаач хөө. Ёстой муу өглөх юм а гинэ. Энд дээр нэг гоё нэг инээдтэй юм гэдэг ч юм нэг гоё эффект тавьчих гоё тэ Ньюсака. Why Jack Calipтай хамт хийсэн бэ гинэ. Jack Calipтай хамт хийгээгүй шүү. Манай тоглолт стадионд болж байгаа. Jack Calip Hit Park дээр болж байгаа хамт хийгээгүй. За, ерөнхийдөө line up-ын комментууд нэг иймэрхүү. Тэгээд Hatria гэдэг Missing Bit 2, Twin Pearly тэгээд Гана гэ хоёр бас уран бүтээлчтэй хамтарч хийсэн шинэхэн дууны бас комментууд руу орцгоё. Үндэсний гэсэн ямар ч хувц алга инээдтэй байна шүү гинжан ахаа лол гинүү. Яагаад би үндэсний ямар нэгэн хувц өмсөх үүрэгтэй болсон бэлээ? Тим даалгавартай байлоо би чи юу илээ? Энэ ямар сонин коммент вэ? Би ямар ч үндэсний хувц өмсч дуулах надад тийм даалгавар ч юм уу, үүрэг ч юм уу байхгүй шүү миний дөө. Инээдтэй шүү миний дөө. Дууны утга хуйлдаа холбоо vibe энэ төр үндэ алга бусад дуу чинь гоё. Гэхдээ энэ дээр үнэхээр шаасангүй ихэрсээ буруу сонголт байлаа ах минь гинөө. Энэ дуу бол миний хувьд бол одоо сүүлд миний гаргасан дуундаас одоо хамгийн гоё дуунууд, хамгийн гоё утга хуйлдаа холбоо vibe дуу. Тэгэхээр яг уу одоо миний сонсголч гэх юм уу, миний мэдрэмж, чиний мэдрэмж хоёр ер нь жоохон ялгаатай л байгаа юм байна. Төвшний хувьд ч юм уу. Энэ гоё дуу шүү. Надад итгээрэй, ахтай итгээрэй. Энэ гоё дуу шүү. Та яг уу maybe 15 жилийн дараа ч юм уу гинжаахан тэр дуу гоё хийсэн дуу байл шүү дээ. Одоо бодоод тахт гэж ярьж магадгүй. Манайхан нэг тоглолт хийх болохоор босон болоогүй чанаргүй клипүүд цацтай хийв тогтлоо шүү гинэ. За энэ дээр хоёр юм хэлээ. Нэгт би тоглолт болох ч байгаа болохоор л клип цацдаггүй. Би ер нь яг сүүлийн хэдэн жил сар болгон бараг худлаанд сар болгон тууштай клип цацж байгаа. Би нэг ч удаа завсарлаагүй. Би зогсолтгүй би дуунд хийж байгаа. Тоглолт хийжсэн ч тоглолт хийгээгүйсэн ч би завсаргүй дуугаа хийж идэг. Тийм учраас одоо жишээ нь Hatria гэдэг дуу бол тоглолт болох ч байгаа учраас ингээд газ өмнө халтуурсан клип биш. Хоёрт энэ бас халтуурны клип биш. Хэрэг ажиллагаа орсныг нь харж ивэл энэ яаж халтур гэж чи хэлж болохгүй. Дууны хувьд ч гэсэн, клипний хувьд ч гэсэн яг яагаад чанаргүй гэж хэлж байгааг бол би ойлгохгүй байна. Ямар ч байсан энэ тоглолт болох гэж газ халтуурж байгаа дуу бол биш ээ. Одоод байдаг дуунууд нь нэг л шаад үдээ одоо яах вэ тоглолт нь болох гэдэг гинэ. Би доор нугасаа инээч. Энийг сайн харуулчихгүй юу. Яг үнний хэлэхэд Гана таагаараас хамаагүй илүү явчлаа. Тэгэлж ихэнд наалтахгүй байна уу гинэ. Яг үннийг хэлэхэд гэж яагаад бүр эхэлж байгаа байхгүй тий. Ми про бүр амар яг үннийг хэлж идэг юм байл та. Яг тэгээ чиний үнэн миний үнэн хоёр өөр юм байна л та. Тэгээд Гана ихч бол гоё явсан угаасаа тэрнтэй марахгүй. Тэгээд бит гурав ч гэсэн гоё л явсан шүү дээ. Жаахан яара чанаргүй бүтээл хийцэн ууг нь бүгд л мундаг гоё артистууд гинэ. Гойг энэ дээр ерөөсөө яараагүй энэ дээр ерөөсөө чанаргүй юм хийгээгүй шүү ингээд. Жишээ нь нэг чанаргүй гэдэг цензурыг одоо юугаар тавьж байгаа бай гэдэг би бас мэдмээр энэ жишээ нь дууны чанар ч юм уу, дууралт ч юм уу, эсвэл үг ч юм уу, эсвэл клип ч юм уу, өнгө ч юм уу те. Саяны миний нэрлсэн дүрэм дөрүүлээ энэ чанарын дээд түвшинд байгаа. Ялангуяа дуу дууралтны хэмжээ бол одоо чанар бол маш өндөр хэмжээд дэлхийн чанартай гэж би бол хэлнэ. Тэгээд Spasiba Alago Yegorov mix master хийсэн байгаа. Та нар одоо энэ дууг олигтой спикерээр чангалаад харьцуулаад өөр дуунуудтай харьцуулаад үзээрэй. Тэгээ аль нь илүү гоё дуурж байна. Дараа нь иймэрхүү коммент бичих үгүйгээ бодох хэрэгтэй шүү. Ийм гоё материалтай дуун дээр дөмөкхөн юм хийсэн байна гэж бодлоо гинэ. За яг хуу дууг нь бол бас гоё гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Баярлалаа. Тэгээд клип бод нэг таалагдаагүй юм байна. Бид нэр тэгээд бас чадлаараа гоё клип хийсэн гэж бодож байна. За энэ одоо ямар урсгалын дуу гэж өндөө гинжин бол рэп гэхэд хэцүү юм аа гинэ. За энэ хүнд хэлэхэд бол энэ бол одоо афробит гэдэг жанрын доотлын одоо ама пиано гэдэг жанр байгаа. Энэ бол яг саяхнаас
1 жил 2 жилийн өмнөөс л дөнгөж тренд болж байгаа. Нэлээд тренд болж байгаа. Европ дундаа UK, Герман, Францд маш их одоо тренд болж байгаа тийм Африк хэм маягтай тийм жанр байгаа. Ерөнхийдөө Монголоос бусад газар ер нь бүгд сонсоод эхэлсэн гэдэг шиг те. Тэр жанраар бас шинэ дуу хийсэн байгаа. Угаасаа энэ дуу бол рэп дуу биш. Гэхдээ яг одоо жишээ нь энэ залуу бах л та. Энэ залуугч би одоо ингээл яг энэ комментний цаанаас нь би ерөнхийдөө хараа шүүжлэн л да. Энэ хүний ямар хуу дуу сонсдог бол, ямар дуугаар рэп гэж боддог бол, ер нь хэрэг юм мэддэг бол, ер нь хэрэг мэдлэгтэй бол гэдгийг би бол одоо яг ингээл зөвхөн комментээс нь хараад мэдчихээн. Тэгээд энэ хүнд бол нэг илүү юм бас ярмааргүй байна. Ямар ч байсан тайлбарлаа. Энэ Санжаагийн подкастны нэг коммент байна. Энэ хоёр Ацны стадион дүүргэнч гэж юу ах уу гинэ. За энэ хүнд хэлэхэд 8 сарын 17-нд энэ мөч тоглолт маань болно. Тэгээд тэр үед Со медиагаар бас лайв стрим явна. Чи хэрвээ ирж үзэхгүй бол лайв стримээр үзээрэй. Хэрэг дүүрэн байхыг хараарай. Хэрэг артистууд ирэхийг хараарай. Тухайн үед л харахгүй да. Тоглолтыг нүлээж байгаа шүү гинэ. За баярлаа. Бид бас тоглолтод яд үлээж ийн бэлтгэлээ маш сайн базааж ийн. Тэгээд та бүхэн бас гоё тоглолтыг үзүүлнэ гэдээ амлаж ийн. Бүгдээрээ 8 сарын 17-нд энэ мөчтөр уулзцаая.